та бүхний орой амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. Энэ орой та бүхэнд мэдчилж байна. За энэ орой би та бүхэндээ улсын хурлын гишүүн Чойжилсүрэн уулзуулахаар урьсан байгаа гэд урилгыг мань хүлээн авч хүрэлцээрсэн тань юуны өмнө талхлаа илэрхийлье. За баярлалаа. Тэгэхээр зочинтойгоо ярилцахаас өмнө би та бүхэндээ бас нэгэн мэдээллийг танилцуулъя. За Монгол Улсын засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Алтан Хуйг Японд ажиллаж байгаа. За энэ үеэр бас тодорхой үйл ажиллагаанд гэрээнд гарын үсэг зурсан байна. Ажлын хүрээнд Монгол Улсын хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд санамж бичиг байгуулж, манай улс Японы санхүүгийн зах зээлд Самура гэх нэртэй бондыг гаргахаар болсон байна. Түүнчлэн манай хөгжлийн банк Японы олон улсын хамтын ажиллагааны банкны санал болгож чадах бүх санхүүгийн үйлчилгээнд хамтран ажиллах орчин бүрдэж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол хувийн хвшлийнх нь бага зарлаар урт хугацааны санхүүгийн их үүсвэр гаргах хаалга нэгдэж байна гэсэн үг юм байна. Японы засгийн газраас баталгаа гаргаж өгөх бондыг Самура гэж нэрлэдэг. За тэгэхээр Монголын засгийн газар 600 сая Америк доллартай тэнцэх хэмжээний Самура бонд гаргах тухайч энэ үеэр яригджээ. За түүнчлэн Японы улсын хамтын ажиллагааны банк Монгол улсад 8 тэрбум иений зээлжих эрх нээж байгааг хөгжлийн банкнаас энэ үеэр мэдгдсэн байна. За энэхүү зээлийн нэг нөхцөл нь Японоос техник тоног төхөөрөмж технологи худалдан авах явдал юм байна. Хамт уулзагч та бүхэндээ баярлалаа. За өнгөрсөн бас гарагт би ардчилсан намын үндэсний зөвлөх хорооны гишүүг Нямхуутай ярилцсан. За их хурлын 15 дугаар тойрог буюу Улс аймагт сонгуулийн маргаан үргэлжилсээр хэвээрээ байгаа тухай мэдээллийг тэр үеэр өгчээсэн. Тэгвэл би Монгол Ардын намаас улсын хурлд сонгогдсон суудалд эдэлсэн эрхэм гишүүн Чойжилсүрэнтэй ярилцах гэж байна. Тэгэхээр та ярианд дурдсан шүү дээ. Анх удаага ингэж ихэр шууд ярилцлага өгөх гэж байна гэж. Ер нь ягаад ярих болов? Өөрөөр хэлбэл ягаад тайлбар хийх шаардлагатай болов? Нэгдүгээр би сая 9 дугаар сарын 1-ээс 9 дугаар сарын 10-ны хооронд тойрогт ажиллаад явсан. Энэ намайг байхгүй зөвхөн хооронд та нарын ярилцлага болсон бололтой юм байна. Тэр ярилцлагата танаа телевизч намайг өрсөн юм шиг байна. Утсаас алгаад алгуулсан гэн, гадаад явсан гэн, ордноор ирдгөө гэн гих мэдийн янз бүрийн цуу бас дараад байгаа юм шиг байна. Тийм учраас ер нь юу та бүхэн ярилцсан түүнч хариулт өгөх гээд ирээ сууж байна да. За тэгэхээр урилгаар минь хүлээж авсан танд их баярлалаа өрөөлөх юм бол би ямар нэгэн байдлаар хин нэгэнд үйлчлэхгүйгээр за Нямхуутай ярилцсан учраас тантай бас ярилцах таны үгийг сонсъё гэдэг үднээсээ эфирээрээ Чойжилсүрэн Хурлаатар гэдэг хоёр гишүүн бас надтай ирээд ярилцах боломж байгаа шүү гэдэг урилгыг илгээсэн. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. За тэгэхээр тантай холбоотой ер нь нэлээд хэдэн асуудлууд үүссэн хэвээрээ байгаа. Өөрөөр хэлэх юм бол мөнгө тараасан асуудлаараа тийм ээ анхан болон дунд чатны шүүхтэр асуудал яригдсан, дээд шүүхтэр очсон байна. За маргааш ч гэсэн шүүх хуралдаан болох гэж байна ч гэдэг юм уу. Чухам ягаад ийм маргаа үүсч та ягаад мөнгө тараач юу? Одоо харин би нэг ч харин ойлгохгүй байгаа таахгүй. 2012 оны улсын хурлын сонгуульд Ардын намаас Хурлбаатар гишүүн бид хоёр. Арчилсан намаас Мэнд цаахан гишүүн. Бусад намуудаас бас нийтдээ 19 хүн дэвшнээр дэвшсэн баг. Өрсөлдсөн. Ийм сонгуул болсон. Би нэг сонгуулийн дараа нэг мөнгө тараасан гэдэг асуудлыг шулуухан гэлэхэд ойлгохгүй явсаар аваад бараг 8 сар гарсан. Би миний болон миний штабын зүгээс ямар нэгэн тийм хууль зөрчсөн үйл байхгүй. Учираас энэ одоо ээлжидл бас нэг тийм ялагдсан хүмүүсийн шокноос гарахгүй байдлаар иймэрхүү бохимдож байгаа биз гэж тоохгүй яваадсан байхгүй. Ер нь энэ дайралт бол хөдөлгөөний сонгуул эхлэхээс өмнө эхэлсэн. Тухайлбал тэр нэг 12 оны 3 сард баха нөхдөд нэг байшин нурлаал гэн. Хурд компани марж ирсэн л гэж байна. Тэнд бол нөхдөд ирээд хурд компани ареалда ямар нэгэн объект бол одоо хариуцлагатаар гэлээ. Өнөөгөө авцгаа. Тийм юм байгаагүй. Тэгээд нэг барилгачд нас барсан гэдэг ийм мэдээлэл аваад эхлээл гүтгэл эхэлсэн юм л да. Тэгээд тэр үед замын сонгуулийн өмнө байдгал гүтгэл юм чинь нэг шулуухан гэлэх тоог тухай. Тэгээд сүүлдээ энэ таавах ингээд энэ нэвтрүүлэг сүүлдээ нөгөө худлаа юм 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг ер нь хүмүүст хэрэгэлзэж төрж эхэлж байгаа шиг байна. Тэгээ юу болсон талаар таавахны асуултанд дэлгэрэнгүй хариулъя. Улсын хурлын сонгуульд нэр дэвшигчтэй ямар нэгэн хууль зөрчөөгүй. Миний зүгээс бол Хурлбаатар гишүүн зүгээс. Монгол улсад өгчөнтэй байгаа хууль эрх зүйн орчинд бүхэл ажиллагаа явуулсан, туршлагаа явуулсан ийм л зүйл байгаа юм. Тэр мөнгө тараасан гэх зүйл дээр бол янз янзын юм зөөдөн жороогийн өмнө Хурлбаатар болчих гэдэг шүү дээ. Өөрөө сонсоогүй. Тухайлбал чи тодруулаад юун дээр одоо тэг мөнгө тараасан гэдэг асуудал яриад байгаа юм. Тэр сонгуульд нэр дэвших гээд очсон юм аа. Тэгэхэд би тэр сонгуульд нэр дэвшиж магадгүй гээд 2012 оны 5 дугаар сарын ихээр сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад Улаанбаатар хотоос бас нэг хөндлөнгийн PR агентлаг судалгааны баг явуул 3 удаагийн судалгаа авах болсон байт. Би. За.
Тэн дээр бол нэг миний яриад нэг ойролцоогоор нэг 40-с 54 55 орчим хувьд хэлэлцээд Хөрлөбаатар гишүүнийх бол нэг 54-аас 62% яриадаг те. Бусад нэр дэвшигчдийн тухайд бол нэг хамгийн дээдлийнх нь 20-аас 33%. Иймэрхүү л байсан. Яг сонгуулийн сурталчилгаа эхлэх мөчид бас дахиад авсан. Нийтдээ 5 удаас өндлөнгөөл. Өөрөөр хэлбэл одоо Увс аймгийн иргэд надтай ямар санал өгөх нэ гэдэг судалгаа хийх. Урьдчилсан тандалт гэсэн тийм. Тэгэхэд бол ер нь бид хоёрын яриатан бол нөгөө бусад нэр дэвшигчдээс нэг 20 гаруй орчим хувиар өндөр байгаад байсан. Сонгуулийн үр дүнч тиймэрхүү гарч янлаа. Хөрлөбаатар гишүүнийг 57.1 гээд 5 чулуу хувьтай. Миний хувьд нэг 53.5%. Би 2-оор гарсан. 3-оор гарсан нэмэх нэр дэвшигчний 33 орчим хувьтай. 4-оор гарсан баха амын цаахан гишүүн нэр дэвшигчнийг 31 чулуу 30 чулуу орчим хувийн саналтай. Би 2-оор гарсан. Нэмэх гишүүн нэр дэвшигч 3-аар гарсан. Саналын дүн. Бид хоёрын хоорондоо саналын зөрүү бол 7500 хүний санал баг. Хөрлөбаатар гишүүний санал дээр миний саналыг нэмээд нөгөө хоёр дэвшигчийн саналыг хооронд нэмээд тасах юм бол 19 мянган хүний санал зөрүүл баг. Иймэрхүү үр дүнтэй санал бол сонгуулийн үр дүн гарсан. Тэрнийг аймгийн намын орооны нөхдүүд мөнгө тараасан гэх зүйл бол тайлбарыг нөгмөр юм байлаа. Би бол тэр аймгийн ардын намын нөхдүүдийн тайлбар өгөөч. Ёстой төгөөр явсан гаг өгөөр бид нар дээр хамаатай болоод нэр төрд бас нэг жоохон зэвтэд байна гэдэг зүйлийг тавьсан. Тэр нөхдүүд бас тайлбар хийх баг. Утга нь бол тэр аймгийн хэмжээнд шинээр ухуулах байр аваад Улаанбаатаруудаас дээвэрлэх юм уу? Шинээр худалдаж аваад манай аймагч 1310 км аслагдсан шүү дээ. Болохоор нь нутгийн иргэдээс гэрийг нь одоо сонгуулийн сурталчилгааны үед 26 орчим хоног байсан баг. Зарим ч удаа 20 орчимч байсан баг. Тэр чиглээд нөгөө нэг өдөр бүгдийг түрээслэхгүй шүү дээ. Хэдэн гэр түрээслэх шаардлага тийм арга хэмжээ явуулсан юм байна. Энэ бол одоо одоогийн мөрдөгч байгаа. Тухайлбал 2010 оны улсын хурлын сонгуулийн тухай хуулиар ямар ч хууль зөрчөөгүй юм үйл явдал байлаа л да. Энэ менежментийг явуулахын өмнө бүх төрөл нэлээд гайгүй хуульч тэгээд Монголдо нэртэй хуульчдаас зөвлөгөө авсан юм байна л. Бид нар намынхаа рейтингийг өсгөх гэж байгаад нэр дэвшигчдээр эрсдэлд оруулах юм биш үстэй. Нэг ялангуяа гишүүн ойлголцор нь 2008 онд бас нэг тиймэрхүү ламд оролцож учраас нэлээд онцгой. Яг үнэ би бас хандах хэрэгтэй гэдэг зүйлийг тэр намын орооны тэргүүлэгчид штабынх нь ярьж хагаад хууль зөрчихгүй байна гэсэн юм бэл. Тухайлбал тэр улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 35-2 дээр нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь ухуулах байр ажиллуулнаа. Ажиллуулах хэрэгтэй. Мөн энэ сонгуулийн тухай хуулиар ухуулах байрны хэмжээ стандарт, тоо хэмжээг нь заагаагүй зохицуулаагүй орхицсан юм байна л. Тэгэхээр бол одоо Монгол улсад мөрдөгч байгаа үндсэн хуулиар биднээс үл сонгож авсан яриад оны арчилсан өөрчлөлтөөс хойш үндсэн хуулийн зарчим чинь хуулиар хориглогдоогүй үйл ажиллагаа, үйлчилгээ, зар сурталчилгаа гэх мэт бүх зүйлийг хуулиар хориглоогүй бол нээлттэй гэж ойлгож байгаа суурь зарчимтай болсон шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө жоохон нэр дэвшигчд маань жоохон уугаа зан гаргаад биднийг л дураад бидэнтэй адилхан менежмент явуулаг бол бусд нь хууль зөрчсөн гэдэг байдлаар логикоор хандах гэдэг байна л да. Хоёрдугаар нэг энэ хүмүүсийн олзлох зүйл бол Чойлсон 2008 онд тэр нэг нутгийнхаа иргэдтэйгээ санал золголт хийсэн юм л да. Тэр нэг санал худалдаж авахын бол мөнгө тараасан гэдгээр гуйлцсан. Тиймэрхүү хяламд оролцож байсан учраас Чойлсон тиймэрхүү зүйлтэй холбогдвол ер нь ард түмэн хүлээгээд хүмүүс ард иргэд хүлээгээд авчих болов гэсэн тийм зүйл дээр далиндуулж дагуулж тонгорох гэх өгчүүдийн хэллэгээр иймэрхүү зүйлээр л нэг иймэрхүү зүйл тамаа талууд байгаа юм. 2008 онд ч тэр мөнгө тарах тухай хуулинд бол заалт байгаагүй. Байхгүй. 2008 онд юу болсон юм уу? 2008 онд бол ер нь чухам юу болсныг ард түмэнд хэлчихье. Телевизээр бичлэгч яваад байсан юм. Харин тийм баримт видео байдаг шүү дээ. Тэр бол 2008 оны цагаан сарын дараа шинэ 10 баг. Би аймагт очсон. 88 онд аймгийн төвийн 2 дугаар жилиг төгсөөд Орсын улаан улс сургуульд яваад 93 онд төгсчихэд Улаанбаатар хотод сууршсан. 20 жилийн дараа нөхдөд очсон. Эхлээд мэдээж яг төрлийн элгэн садан төрөл төрөстэй зугаалгасан. Дараа нь бол бас нэг янз бүрийн арчсан намынхаа хатгаад байхлаар нь энэ ардын намаас нэг хүн ирлээ. Энэ нэр дэвч магадгүй юм байна. Чи ягаад ах トゥ устэйгээ золгодог бусдыг нь ягаад ялгадیں۔ Ингээд тиймэрхүү юм ярихлаар нь хэдэн сум дээр золголт хийсэн үнэн. Гэхдээ тэр бол сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулиас оргилсан заалт эхлэхээс өмнө
нэр дэвшигч болоогүй, гориглогч болоогүй. 2012 оны 2 сарын сүүлчээр болсон үйл явдал байна. Тэрнийг монтажлаад ашиглаад одоо жолсор нь одоо намайг дэмжиж санал өгөөч гэдэг мөнгө тараасан гэдэг зүйл гоолоод явцсан юм л да. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд хууль зөрчөөг болохоор тухайн энэ нэр дэвшигчд гомдол гаргаагүй. Ойлгож ирсэн хууль зөрчөөг. 2008 онд их хурлын гишүүн болоо явсан. Тэгсэн. Зүгээр ёс зүй ярих гэж байгаа бол нэг хэрэг. Хууль эрх зүй ярих гэж байгаа бол нэг хэрэг. Ийм л зүйл болсон. Та хэлж шүү дээ тийм ээ. Юу ч юм одоо нөгөө унсан бүх шалтгаан мундахгүй гэчээр ялгцсан нөхдүүд үгээ хэлээд байна. Тийм учраас та ч гэсэн үгээ хэлэх хэрэгтэй гэж. Үнэхээр таныг гүтгэхэд байгаа бол та зөрүүлээ шүүгт хандж болохгүй. Одоо ер нь би бас нэг тийм өрсөлдөө хүмүүжлтэй. За. Ер нь эр хүн болж би хүн болж болох төлөвшлийн Оросын холбооноос давцсан. Нэг өндөөг янз бүрийн юм тоодгүй зантаа болоод хүмүүжчихжээ. Энэ миний ер нь том дутагдал юм шиг байна. За яах вэ? Бас нэг хүний усыг бодоод сонгуульч мэдээж өрсөлдөө юм чинь. Өрсөлдөж ялчгаад ялагдсан хүмүүсээ тохиурах байгаа юм шиг. Нэр төрийг нь бас дахиад ийм гомдол гаргаал, янз янзын гомдол гаргаал. Яваад байхгүй тэр тэргүү нэг шокноосоо гарна үз. Ялагдсан хүмүүст бас хоршоор байдаг байлгүй. Гэ тоохгүй яваад байсан л зөвлөлтэй. Одоо жил 2 сар баг 3 сар өнгөрлөө сонгуулиас хойш. Бас зарим зүйл дээр бол үнэхээр төвчээр алдагдчихна. Өөрийгөө бас нэг ард түмэн зөв ойлголт өгвөл магадгүй дуугаа суугаад байвал тэр нь хөл зөрчсөн юм шиг байгаа гэхэд хүмүүс ойлгож магадaltaй гэж бодлоо. Явж ин одоо та наварлах яваад өгөрдөг. Анхаарчтай шүүхтэр таны талд гарцсан. Нийслэлийн шүүхтэр ардсан намд гарчихсан. Дээд шүүхийн давцаалдах шатны шүүхтэр бид хоёрын талд гарцсан. Хууль зөрчөөг байна гэдэг тогтоодсон. Ийм л зүйл. Дунд нэг ийм зүйл байгаа даа чажсан гişүнэ. Сонгуулийн ерөнхий хороо өрөөлөх юм бол одоо надад мөнгө тараачлаа гэдэг тийм ээ одоо хүлээгээд хүрээд ирсэн сонгогчдод тараасан мөнгөний 10 дахин одоо ихсэж олгоно гэж сонгуулийн ерөнхий хот дээр хүмүүс 13 сая төгрөг тараачихсан байгаа. Тэр мөнгийг буруутай этгээдүүдээс гаргана гэж гисэн байгаа. Би энэ сонгуулийн ерөнхиөр ямар шийдвэр гаргасныг хажуугаас нь дүгнэж миний улс төрийн шалтгаанаар шүүмжилмээргүй байна. Тэр Увс аймагт мөнгө тараасан гэх гэр ашлтанд хэлж байгаа шүү. Сэжиглэгдээд одоо явж байгаа хүмүүсийн шүүх процесс бол дуусаагүй байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгтэр гомдол гаргацсан байгаа юм байна. Давцаалдаад явцгааж байгаа. Ийм үед гэр эцэслэн шийдэгдээгүй байхад одоо ямар үндслээр одоо сонгуулийн ерөнхий ороо ийм шийдвэр гаргаад байгаа юм. Магадгүй зүгээр хардах хэрэгтэй юм. Жохон ус төржүүлж байгаа болоо гэж. Ийм л би зүйлийг хэлмээр байна. Сонгуулийн ерөнхий орноос бас тухайн үед Увс аймагт очиод мөнгө авсан гэх сонгогчдод 13 сая төгрөгийг олгох тэр явцад манай сэтгүүлч сонгуулийн ерөнхий орны албан тушаалтаас асуусан л да. Одоо нэгэнт одоо энэ мөнгө тараасан нь үнэн байна гэдэг ингээд сонгогчдод мөнгөний өгч байгаа юм чинь нөгөө хүмүүс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй сонгуулийн ерөнхий үүнд хариуцлага хүлээхгүй гэхээр энийг би хариулдаг хүн бишээ тэр явсан одоо тайлбар өгөөгүй байлээ. Тэгэхээр мэдээж хэрэг эндээс сонгуулийн ерөнхий ороос тайлбар өгөх ёстой байх гэж бодож байна. Юу гэдэг чинь сонгуулийн ерөнхий орны шийдвэрээс хэн нэг нэр дэвшиж гэдэг юм уу тийм хэн нэгэн одоо гишүүн болчихсон хүн бас араасаа ингээд асуудлаа шийдвэрлэхгүйгээр яваад байгаа гэдэг хүн бас өөр би бас ингээд шүүх цагдаа адгар заргаад 10 хоногт мэдээж хэрэг шүүх цагдаа гэдээ явахад тэнд хэцүү байдаг байх л да. Ер нь энэ улс төрөөс болчих болохгүй юм. Яагаад тийм ээ? Үнэхээр тэгвэл дахиад нэр сонгуул явуулчихлаа хоёрын дунд. Хоёр гişэд минь сайхан Хүрлбаатар нэмхүү дүрийн дунд тийм ээ дахиад хууль эрх зүй ямар гаргалгаа баг. Би сайн одоо яг бэлэн биш байна. Хууль үзээгүй байна. Би мэрэгжлийн хуульч биш хүн. Инженер мэрэгжилтэй хүн. Үнэхээр ингээд улсын хурлын гишүүн болохгүй өгчих гээд байгаа юм бол хамаа алгалт ард түмнэр дахиад хагалуулчих. Би сонгуульд ороход бэлэн байна. Гэхдээ хууль эрх зүй ямар гаргалгаа баг би байх ёстой л гэж би бодож байна. За би бол хүний хувьд бол заавал энэ улсын хурлын гишүүнээс зууралдаад байх шаардлага байхгүй. Түмэн намайг ер нь мэрэгтэй мэдэндээ жолсор нэг заавал энэ албан тушаалтгүйгээр амиа тэгээд явчих хүн гэдгийг. Зөвхөн энэ ард түмний сонголтоор тоглоом гэж байгаа биш. Би та бүхний улсын хурл төлөөлөё. Нутгийнхаа төлөө зүтгэё гэж мөрөнд хөтөлбөр дэвшүүлээд хариуцлагатай тулхтай улс төрийн намаас нэр дэвшиж очиж чаад ард түмний дэмжлэгийг авч чаад одоо миний дангаараа бие дааж гаргах шийдвэр мөн үү гэдгийг би эргэлзэж байгаа. Та сая тойрогт очиж ирсэн сонгогчдоос ер нь асуу ийм хэл амгараад байна яах вэ? Асуулаа 3-4 сум дээр асуулаа нэг нөгөө ярьлаа. За ах дүүс минь сонгогчд минь та бүхэн надад итгэх сонгосоо. Энийг ийм хэл ам гараад байна. Дунд нь ард түмэн та бүхний нэрийг
бас ингээд бид нар янз бүрийн юмтай хутгаад байна. Нутгийн ард түмэнд хэрвээ та бүхэн зөвшөөрвөл хамгаалахад бид татгалцахад бэлэн байна. Та бүхэн шийд. Та бүхэн одоо тийм биз хөгтөн тоглоом биш шүү дээ. Санал өгдөг, авдаг, дэмжүүлдэг, татдаг тоглоом биш. Хошин шоу биш. Тийм учраас та бүхэн шийдвэр гаргасан. Ард түмний ерөнхийдөө нэг бараг 100% саналаар тийм байхгүй гэж бодлоо. Ажлаа хий. Ажлаа эрчимжүүлж. Ууланд Өрлөбаатар та хоёрыг хийсэн ажлын чинь төлөө, хийх ажлын чинь төлөө сонгосон юм аа. Яасан хариуцлагагүй юм ярьдэн ч гэхэд. Нэг хоёр ахмад бол намайг босч загнаж л. Хамаалга би эргэцэн хувьд бол нэг дахиад сонгуульд ороход бэлэн байна. Магадгүй 16 онд дахиад үзэгч бэлэн байна. Хууль зөрчөөгүй. Үнэн нэг талд гарна үсттэй бас. Ийм л бодолтой явж байгаа. Та шүүхтэр очихгүй цогтч бутаад авгүй юу? Үгүй ээ. Бүх шүүхний маргааш үлээдэр шүүх хурал дээр ноочно. Харин энэ дээд шүүхтэр болохын шүүх хурлыг дээд зүгийн захиргаан тангаас очоод тодруулах хэрэгтэй байна. Хэний саналаар хоошлаад байсан юм бэ? Нэг ялангуяа тэр ардын намаас нэр дэвшигч Өрлөбаатар жуулсрын бол ардын намын талаас уншсан юм уу? Энэ нэр дэвшигч мен цаахан нямхын нарын зүгээс санаачлаар хоошлаад байна гэдэг. Тийм нэг зүйдэн чороогүй юмар хоёрын хооронд юмар гүтгээд байхад зохимжгол байгаа юм л да. Ямар нэгэн байдлаар олон нийт ч юм сонгогчдыг төрөгдүүлэх шаардлага байхгүй бас энэ асуудлыг бас хуулийн хугацаанд хурдан шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Би мэдээж өөрийгөө өмөөрлө гэж ярина. Та бүхнийг бол зүгээр дээр дээд зүг дээрээс нь очоод хөндлөгөн байгуулаас авчихгүй. Ямхуугаар нэг юм яриадсэн л да. Өөрөөр хэлбэл мөнгө авсан гэх 1013 хүний гарын үсэг одоо шүүх цагдаагийн боглоор одоо дотлогдоод одоо тийм хэрэгтэй хавцдаг хэрэгтэй байна гэдсэн. Тэр ямар ч би ер нь эргэцэн хувьд одоо эрүүгийн хууль болон захиргааны хэрэг юу явж байна. Дотор процессыг нь ард иргэдэд хэрэг эцэст нь шийдэгдэг байх задлах нь хэр зохимжтой юм. За. Ер нь улс төрийн шалтгаанаар энэ нөлөөлөх гаднаас нөлөөлөх нь зохимжтой мó эс зохимжтой мөн гэдгээр бодоод би бол зохимжгүй байна гэж үднэс. Энэ удаад бол тэр шүүхийн шийдвэр нь гаргая. Шүүх шийдвэр гаргах тийм ээ. Түүнээс хойш бас ярилцах боломж байгаа. Боломж байгаа тийм. Би Сэтгүүлч Бадарчин Жаргалмаа энэ орой Улсын хурлын гишүүн Чойж Сүрэнтэй ярилцж байна. Ярьцгаа хэдэн хормын дараа үргэлжлүүлье. Ер нь Чойж Сүрэн гэж хинбэ гэдэг талаар би эрхэм гишүүнээс асуулт олно. Хөтөлбөрийн анхаарал зохион тогтоогч та бүхэндээ баярлалаа. Би Улсын хурлын гишүүн Чойж Сүрэнтэй ярилцж байна. Тэгэхээр үнэхээр яг хурд компани Чойж Сүрэн гэж хин бэ? Яагаад улс төрд орох вэ? Би энэ хувь зээний эрхүүлгэмд төлөвлөгөө өмнөд дээр ингээд олон үйл явдал миний амьдралд тохиолдод байдаг юм л та. Тэр 2008 онд бол Улсын хурл нэр дэвшинчний зөвлөжгүй явсан. Тухайн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр Усаамгаас нэр дэвшгээр бол тухайн үед Нямдурч гишүүн, Өрлөбаатар гишүүн хоёр бол тодорцсон манай ардын намын зүгээс. Тэгээ 3 дахь хүний тухайд бол бас нэг хэдэн хүмүүс тэр ярьсан юм байна. Тэгээд тухайн үеийн аймгийн намын хорооны удирдлагууд эрхүүлэгчд нь энэ төв намын удирдлагууд дээр удирдахсан хөл дээр ер нь жолцсон зохимжтой биш байгаа та. Гэдэг ийм шалтгаанаар намайг тэр 2008 оны цагаан сарын хүртэлд жинийн нутагтаа очоод тэр нэг зээч гисэн. Би шудрагын нэг хэлсэн. Би 20 жил нутагтаа очиадаггүй. Амьдрал хаагаад дэлхийгээр нь таньж явсан. Тэгээд тэр намайг танах хүн үлдсэн болоо да. Намын хувьд нэг суудлын үнэтэй би хариуцлагатай зүйл би чадахгүй болов гэдгийг тухайн намайг удирдлагад хэлчихсэн. Тэгээд намайг удирдлагуудаас уулаар нэргээд миний саналыг хүлээж авахгүй хэрэг чи ямар ч бас нутагтаа нэг очиад үз. Гээл тэр 2008 оны цагаан сарын 2-оор би нутагтаа очивол явсан. Тэгээд тэр ерөнхийдөө ард түмэн хүлээж авах юм байна гэдэг шийдвэрийг хөдөлгөөний байгууллага судлаач тэр тухайн намайг удирдах төвшөнд гаргаад намайг нэр дэвшүүлсэн. 8 онд нэр дэвшсэн, ялд байгуулсан. 2012 онд дахиад дэвшсэн, ялд байгуулсан юм л товчхон төгтөө. 2005 онд 2005-аас 8 онд бол ерөнхийлөгч намын газрын дэд дарга гэдэг албанд шалгашчихсан. Ийм л товчхон намтартай хүн. Юу ч юм та бүхэн ярилцлагын дурдчихсан шүү дээ. Юу хилдэггүй болохоор дугуй болохоор энэ бүтгэлэг дормжил хэрэгсэтэрлээ гэсэн тийм ээ. Ягаад урдаас нь хилдэггүй байсан?
Ер нь би нэг зүгээр нэг юм дотроо юм зүйлд бас явсан. Манай нутгийн чинь нэлээд тийм хэрсүү. За. Хаширдоо артамжтай. Усын гохорчул гэж нэрлэдэг. Тухайлбал би бусад тойргуудын тухайд мэдэхгүй нэр дэвш ямар нэр дэвшүүлсэн биш. За. Тэр мөнгө дараалаа гэж бодоход манай нутгийн дээр сонгогчд өгчвөл ээдтэй тэр мөнгөнд ордогдох болов. Хашир артамдээ, ухаалаг артамжтай. Тэр нь очиод уулзалт хийгээд ярилцаад явж хат болвол ер нь ариун ондоос эдвэрээр шүү. Тусгаар тогтнол. Хөгжлийн тулгууртай байнга тогтмолжуулах тийм талаар л ярих нөхөөс нэг яриад байгаа шиг мөнгөөр худалд ус төмний үзэл бодлын мөнгөөр худалдаж байгаа би хувьдаа жолоохон гэлээд итгэдэггүй. Сонгуулийн өрсөлдөөлийн болсон хойно бусдыгаа өрсөлдөгч нараа нэг хараар бодно гэдэг нь хар технологи гэж ярьдаг даа би харж байна. Тиймэрхүү марл одоо жоохон буццаад гэл юм байна л. Тэгэхээр би таныг их хурлын гишүүн болсноос хойш хамгийн газар дээр багт ч гэсэн ямар нэгэн байдлаар уулзч ярилцаж үзээгүй юм байна. Зүгээр хурд компани барилга дээр ажиллаж байсан хүн надаас сурж гин нөхдүүд байшин барьсан чаж өсрөгийн барилга байсан байна хүнээс сурж гин гэж шиг дандаа л бараа мэдээлэл явдаг. За тэр байтугай хэлгүй гишүүнч гэдэг бичсэн байх юм. Тиймэрхүү зүйл би ийм зүгээр санаатай ийм үйлдэлүүд гэж ойлгож болох уу? Тэгэхээр нөгөө одоо тэр хүн нас орсон хэрэг зарга ер нь ямар нэгэн байдлаар шүүхээр эцэлэн шийдэгдэж та нэр төрөө цэвэрлэх тийм бодол байдаг юм. за наадхыг ч одоо харин бодхоос биш. Сүүлийн үед нэг хөтгөлөг хэрэгс хэтрээд иймэрхүү зүйл дээр одоо анхаарал тавхаас гэж бодож байна. Урд нь бол шулуухан гэлэх тоодгүй байж тээ. Ажлаа хий гэж боддог байсан юм. Одоо ч тэр миний удирдах байсан компани одоо би гүйцэтгэх удирдлагыг хамтаалж байсан залуучуудад өгчөөд хувьцаа эзэмшигчл байгаа юм. За. Энэ сурталчилгаа тал дээр нь тийм хоцрогдсон хууль гэж шүүмжил байнга уртж ирсэн юм юм. Тухайлбал тэр нөхдөд нэг байш нурж гин. Хүмүүс дарууж нас барж гин гэл юм байсан. Энэ бол огт үндэсгүй зүйл шүү дээ. Зөөдөнд жороогүй явдал гэдэг шиг юм байна. Тэгэл нөгөө чойлзер дахиад нэр дэвшиж магадгүй гэдэг нөгөө хараар бодох технологи эхэлж хахад л энэ зүйл явж эхэлсэн байлаа л. Мөн ялгаагүй нотын төвлөхөд гэдэг машин дээр нэг юм үйл явдлууд болсон. Тэрнийг бас нөгөө намайг одоо хараар бодохын тулд тэр хамт олныг бас давхар бодчиход байгаа. Харин нэг харамсалтай хэрэг болсон үнэн. Энэ бол өнгөрсөн оны 9 дугаар сард баха. Тэр манай миний хувьцаа эзэмшдэг хурд компани барьж байсан барилга дээр кран нураад нэг кран ч орооноос барьсан тийм харамсалтай үйл явдал болсон үнэн. Энэ бол бодит үнэн. Тэр кранчныг нь бол тэр хөдөлмөр хамгааллын инженер лифт өргөжсэн байлаа бодлоо. Үзүүр та наадагч таахгүй гэдэг анхааруулад урд өдөр нь анхааруулад оройн анхааруулад явсны хойно бүр маргааш нь орой ажил тарсны хойно ганцаараа гаргаж лифт өгсөрч байсан компани хоёр залуутай хавуулдаад хоорондоо задлаад дэшээ өгөхөөсөө залхуурал лифт өргөцсөн байлаа тэр. Юу нь таатгсан юм бөө мэд. Харамсалтай үйл явдал болсон хайрын сайхан залуу. Тэр мэрэгжлийн ялтгад ямар дүгнэлт гаргалаа? Яг өөрөө бол тэр манай хөдөлмөр хамгааллын инженерд хууль зөрчөөг нь бол тэр мөрдөн азалт явуулж тогтоогдсон юм байна л. Гэхдээ ер нь хүний бидний хууль зөрчсөн хэсэг нь 2 дугаар хэрэг. Эрдэнэт хүний ам алдаж байгаад бол харамсалтай хэрэг болсон. Энэ дээр бол харин ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа. Их хуралд хэлгүй гишүүн байна. Каролж гişиг гоё нэр тавьсан юм байна л та. Уучлаарай гоё ч гэж магадгүй таны хувьд муу байдаг байж магадгүй. Ягаад ийм нэртэй болчих? Та ягаад дуурдаггүй? Их хуралд ер нь бас нэг би нэг хүмүүжил суур хүмүүжил баг. Нэг хэлхээс хийчихэд би юм хийчихлээ гэж хэлдэг тийм хүмүүжилтэй юм л та. Би юм хийх гэж байна. Тэгэх гэж байна гэж нэг өөрийгөө эрхлэн даад байх шаардлагагүй. Тухайлбал тэр өнгөрсөн 4 жилийн тухайд тэр төсвийн банкны ороо, хууль зүйн банкны орооны хамт суусан гишүүдээс асуухгүй юу та жолцор ажил хийсэн юм уу? Хэдэн ажлын хэсэгт ажиллаваа гэд. Би нэгээд нэг шоудаад камераар хараагүй зүгээр уушаа сунгаад би сайн хүн гэдэг нэг арт юмд рекламадад байх шаардлагагүй л өөр ажиллагаа хийгээл явж байгаа. Хууль боловсруулах нутгийн өнгөцсийг сайжруулж арт түмний амьдралыг өчгөн ч гэсэн тустай болж байгаа гэсэн. Ийм үднээс л яваад байгаа юм л да. Ер нь нэр хүний хувьд нэмхүүтэй Менцхан гэж хоёр хүнтэй ямар нэгэн байдлаар нүүр тулж уулзж ярилцж үзсэн үү? Сонгуулийн дараа 2-3 удаа тийм сонсоргүй байдлаар тааралдсан гар бараад өнгөрсөн. Зүгээр энэ би миний тухайд бол нэг хууль зөрчсөн биш. Гэмтэг хүн шиг би нэг удаа яах юм. Тэр хүмүүстэй нэг би зөрчсөн зөвшөлтсөж гэх юм уу. Тиймэрхүү талын уулзалт яриа болоогүй. За баярлалаа. Наа Бадарчин жаргалмаа гэдэг хоёроо тавьчихсан. За ялцсанд баярлалаа. Урилгыг бүр хүлээн авч. Тэгээ танд ч гэсэн бас хэл өгсөн таны
тийм ээ. Одоо хамтрагчид ч бас талхлаа илэрхийлье. Яа тэгвэл бас би бас таныг ирэх болов яах бол гэж бодож байсан. Тэгээд ярилцах боломж гаргасан танд их баярлалаа. Ажил хийсэн. Тэгээд телевизийг үзэж байгаа үзэгчтэй энэ орой мэндийг тавьшуул сайн сайхныг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэр эрхэм үзэгчтэй би Бадарчин Жаргалмаа энэ орой улсын хурлын гишүүн Чожил Сүрэнтэй ярилцлаа. Маргааш дээд шүүхтэр асуулт хэрхэн яаж шийдэгдэх нь мэдээж шийдвэр гарсны дараа эргээд үзэгч та бүхэндээ одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.